үзэн суугаа эрхэм үзэгчид та бүхэн минь сайхан хаварчиж байна уу? Булганы цаг нэвтрүүлэг бүтээлч болгоомжууд нэвтрүүлгийнхээ шин дугаарыг Төлийн дуу цангинсан Малчны хотноос хүргэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт Булган аймгийн Орхон сумын 4-р огийн малчин, эрчимсэн аж ахуй эрхлэгч Адил биш ухаанд зорж ирээд байна. За сайхан хаварчиж байна та. Төл мал тарган тавтаа сайхан хаварчиж байна уу? Сайхан хаварч байна. За тэгэхээр хоёулаа энэ удаагийнхаа нэвтрүүлгийг үзэгчтэй өөрийгөө танилцуулахаас эхлэе. За би Булган аймгийн Орхон сумын 4-р огийн малчин Адил гэж байна. Би 97 онд хөдөө гарч ирсэн. Тэрнээс хойш мал дээр 2009 оноос эрчимсэн аж ахуй эхлэх ийгсэн бодлоо байж 2009 оноос эхэлж ин байраа барьж нэг 10 хүн авч ирсэн. Тэгэхээр өнөөдөр манай монголчууд бол нүүдлийн мал аж ахуйг дагнан эрхэлж ирсэн. Тэгэхээр нүүдлийн мал аж ахуйгаас эрдэнэсэн мал аж ахуйд орно гэдэг маань өөрөө асар том зориг. Тэгэхээр та яг эрдэнэсэн аж ахуйд орж эхэлсэн тэр үедээ ер нь яг юу бодож байв? Ашиг сэм нь яана гэж төсөөлж байв. За яг аж ахуйгаа эрхэлсэн тэр үеэс хоёлаа яриагаа үргэлжлүүл. Ер нь бэлчээрийн даасан бодож яг бэлчээрээр мал малхад жоохон хүндрэлтэй болох тал ажиглагдсан. Тэгээд яг юу маань уламжилт малын маань арга болохоор мал малхаар болохоор бас яг өвөлдөө орлогогүй болчдөг. Зөвхөн 100 юу байдаг 100-доо болохоор сүүс айл айраг цагаа эднийх нь хямдарчдаг. Тэгээ ер нь байнга орлоготой байвал бас тэгээд эрсдлэх багтай. Эрчимсэн аж ахуй бол тийжэл зуд ган зуд нэг юу байх юм байхгүй. За гантай бол бас зуд боллоо энэ төр юм байхгүй. Өвсдөж жилээ сайн бэлтжүүл эрсдэл багтай. Тэгээд болов гэж бодож илэрнэ. Энэ эрчимсэн аж ахуй руу орсон доо тий. Тэгэхээр одоо та яг хотондоо фермерийн хэмжээнд хичнээн малтай үйл ажиллагаагаа эрхэлж байна. За үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ерөнхийдөө сүү цагаа эдгээ хаана яаж борлуулж ин гэх мэтчлээ. За яг одоо бол нийтдээ манайх нэг 100 гаруй хүрээд. Тэгээд махны 20 30-аад өхөр нь бол яг хавар тугуулдаг. 20 үнэ бол яг 1 сараас эхлээд нэг сарын зайтай 5-6 гараад тэгээд тугуултыг. Тэгээд сүү зайлаа борлуулах Булган аймгийнхаа 7 цэцэрлэг 2 таймс энтергээд 1-4 жил энтер дандаа гэрээг нь нийлүүлдэг. Бас одоо эрдэнэсэн мал аж ахуй гэж төр засгаас ярьж байна. Манай бодлого хариуцж байгаа мэрэгжилтнүүд одоо байгууллагуудад ярьж байна. Малчид өөрсдөө ч гэсэндээ одоо бэлчээрийн дааз гэтэрлээ малаа чанаржуулъя гэж ярьж байгаа л учраас яг ившээ зориглоод орсон хүн алга. Тэр за маш цөөн байна гэж хэлж байна. Тэгэхээр таныг зорж ирж байгаа шалтгаан бол өнөөдөр Булган аймагта сум орон нутагта өнөөдөр үйл ажиллагаагаа эрхлээд бүтээлч иргэн энд байна, сайн сайхан амьдарч байна гэдэг гэрэл гэгээтэй мэдээллийг, эрэг мэдээллийг болгоомжуудаа хүргэх зорилготой. Тэгэхээр та бас хүн ер нь өөрийгөө магтах дурггүй. Гэхдээ та бас өөрийгөө сайхан магтаад ер нь энэ үйл ажиллагаагаа одоо бусдад сурталчлаад нэг ярил. Хүн яг тэгээд нэг зорьсон юундаа яг л шантрахгүй юу байгаад бол ер нь тэгээ эзэн чивэл заяа чинь гэж байдаг. Тэрэн шиг ер нь юу байх юм бол тэгээд болно. Амжилтанд хүрэх байх л гэж бодож байна. Одоо би бол яг одоо амжилтанд хүслийг эхэлж байна. Та ер нь одоо нас өдөр хэдэв, гэр бүл одоо хэдүүлээ, өөр хүүхэд хэдүүлээ. Нас би одоо 40-тэй. Ам бүл 6. Эхнэр 4 хүүхэд. Тэгэхээр надад бас таны яриаг сонсохоор бахархах сэтгэл төрж байна л та. Одоо ингээд 40 насыг зооглож ин эрчимсэн мал аж ахуй эхлээд одоо даруй 8 жил болчихж. Тэгээд 4 сайхан хүүхдийн эцэг их болчихж тийм ээ. Тэгэхээр та одоо цаашид залуучуудаа үе тэнгийнхэндээ хандаж одоо нийт мал маллж байгаа нүүдэлчин мал аж ахуй эрхэлж байгаа мөн эрчимсэн мал аж ахуй дөнгөж эхэлж байгаа тэр хүмүүстэй хандаж хэлэх тэр зүйл. За эрдэнэсэн мал аж ахуй эхэлж байгаа улсуудаа бол тэгээд ямар ч үсэн шантрахгүй хөр малаа сайн эхэлж сонгож авах хэрэгтэй юм билээ. Хамгийн чухал нь бол ерөөс яг л үхрэл сонгож явах хэрэгтэй. Тэгээд энэ зохиомжтой хэлтүүлэг
их үр дүнтэй сайн байна гэж ойлгосон. Фермерийн аж ахуйн эрхэлж эхэлнэ гэдэг маань хашаа сарвчаа технологийн дагуу зүг барихаас эхлэх баг. Тэгэхээр та энэ сайхан одоо фермерийнхээ хашаа сарвчийг хизээнээс эхэлж яаж барьж эхлэв? Өөрийн хүчээр барьсан уу? Энэ 2009 онд би нэг 2 дүүтэйгээ ахтайгаа нийлээд дөрвөлээл нэг зунал барьсан да. Тэгээд энэ яг стандарт юуныхан дагуу бүгдийг өөрснөө л барьсан. Энэ дэлхийн үнэнүүд бол одоо ингэ дандаа яг сайлан тамрагдж байгаа. Энэ үдгийн тулцсан 12 сард 1 сар дуулсан үнэнд. Энэ одоо ингэ өнөө маргаашгүй дуулах болсон. Өхрүүд байгаа тий. Тэгэхээр одоо 12 сард 1 сард ингэж туглуулна гэдэг маань та зохиомл хэлтүүлэг хийж байгаа. Зохиомл хэлтүүлгээ та өөрөө хийдэг гэж би сонссон. Тэгэхээр хаанаас та одоо энэ хэлтүүлгийг хийж эхлэв? Бас үрээ бас авдаг, захиалдаг гэж өнөөдөр манай мал аж ахуйн мэргэжилтэд ярьж байсан. Тэ зохиомл хэлтүүлэг би манай булганд яг зохиомл хэлтүүлэг хүн намайг анх энэ өхөр аваад зохиомл хэлтүүлгийг сонгож эхэлж яхад булганд яг хийдэг хүн байхгүйсэн. Тэгээ Эрдэнэтэд энэ оюун жимэг гэдэг нэг чи одоо ерөөс энэ авийнхаа юу хийдэг. Хамгийн анх нэг 8 үнэнд тэр үнээр хийлгсэн. Тэгээ яг нэг холоос Эрдэнэтээс болохоор бас жоохон яг ирэхсээр л үнэний чи ороод гарах яг тиймэрхүү юмнууд их байдаг юм лээ. Тэгээ тэрийг угаад ерөөсөө өөрөө сургалтанд хамрагдж байсан юм байна гэд. Тэгээ энэ мал аж ахуйн юуны мэргэжилтийн ертөнцийн мал аж ахуйн булмаа юмгийн дүүрмаа гэж тэрний сургалтанд суугаад тэгээд юуг н техник донод хөрөмжийн худалдаж яваад тэгээ нодлон өөрөө хийж үзсэн. Тэгээ энэ манай энд бас нэг баяра гэж зоодыг нэгч би. Тэгээ тэр үнээр авцарч заалгаад тэгээд нодлон хийж үзсэн. Тэгээд ямар ч үсэн тэр төлөвүүд нь гарцсан л байна. Тэ бүгдээ тэ амжилттай гарсан энэ жил тэгээ урам ороод энэ жил одоо дахиж хийгээд хийж байгаа. Үр азот аваад үр азотоо бол нөгөө малын удмын сангаас захиалж авдаг. Тэгэхээр эрчимцэн гэдэг үг маань өөрөө үр удам маш сайн байх хэрэгтэй гэдэг бол ойлгомжтой. Тэгэхээр одоо энэ нэгэнт одоо ингээд шилмэл сортын энэ өхрөөдийг үнээнүүдийг авчраад дээрэс нь ингээд зохиомл хэлтүүлгээр төлбөр мөнгө төлөөд үрээ аваад тэжээл бас маш чухал байдаг ба энэ талаар. За тэжээл бол хамгийн чухал. Тэгэд яг зундаа би намар бол нэг 10 тонн хүч тэжээл. Тэгээ ногоон тэжээлийг бол өөрөө бас тарьдаг. Яг эрдэмтсэн мал аж ахуй ер нь эрхлэхэд бол ерөөсө тэжээлийн ургамал тариалах газар маш чухал. Тэгээ би энийг бол ерөөсө аймаг сумдаа удаа дараа ярьж байгаад газрын нөөц байхгүй гэдэг дээрс ерөөсөө шийдэгдэхгүй. Тэгээд өөрөө нэг хүн амтны газар гуугаад энэ нөгөө хүнсний ногооны зориултын газар өнжиж байгаа талбай дээр уран шийх маягаар нэг жоохон газар ногоон тэжээл одоо наран цэцэг эрдэн шиш 10 овёс энтрийг тарьж ногоон тэжээлээ бэлдэж явдаг. Тэгээ ер нь тэжээл бол маш чухал юм байна. Тэ газрын асуудал ерөөс их хүнд байдаг. Маладагс энэ газартай байж ижил тэрэндээ тэжээлээ тарьж өгөх нь үхээс биш. Яг үнэтэй тэжээл аваад багтаас нөгөө сүүний маань өртөгөөсөд өгдөг. Тэгээ би дандаа төсвийн байгууллагад өгдөг хүн чинь нэмээд ээж болохгүй бас тэгэл аль болох боломжоор нь зохицуулдаг да. Тэгэхээр өнөөдөр нэгэнт хоёлаа өхрийнхээ ферм дотор орж ирснийг үнэгээ сонгож авах бол та хаанаас ер нь үнээнүүдээ сонгож авсан бэ? За үнэ бол би эхний 10 үнэгээ бол яг Булган аймгийн Тэшиг сумын байс манай алдатай үлдэх. Тэр Тамсаг гэдэг үнээс 10 үнэ авсан хамгийн эхлээд. Тэгээ яг тэр дотор бол сайнтай муутай үнэнүүд байсан. Тэгээ Төв аймгаас 5 үнэ авсан. Тэгээд энэ Булганы гурилын үйлдвэрээс нэг үйлдвэрийн юунаас 3 энэ хар дарланг авсан. Тэгээ яг ингээд манайх чи ингээд ихэнх нь алдатай үйлдвэрийн махс үний чиглэлийн өхөр байгаа. Тий. Нэг хар дарлан нэг 4-5 өхөр байгаа. Тэгээ ингээд энэ дотор ч нэг зохиомл хэлтүүлэг хийж байгаа ганц ашигтай юу ч юм бол яг үйлдвэрээр нь байлах их зүгээр. Одоо би ингээд манай бохол алдатай үйлдвэрийн өхөө махс үний чиглэлийн тэгээ би энэ юунда Монгол өхрүүдтэй махны чиглэл болгох гэж энэ төр бухад авчихсан. Тэгээ тэр өхрүүдээр эднүсийг юу байх юм бол бас нэг үйлдвэр уг санаалдагдана. Тэгэхээр бол ерөөсөө энэ зохиомл хэлтүүлэгч юм бол яг л үрээ захиалаад одоо тэдэн хар тарлан
Тэдэн алаад байгаа тэгэл тэр тэрийг хийгээл явчихна ерөөсөө. Үлдэн нөгөө сайжрал явчихна. Бас удмын сангаа хамгаалаад. Тий. Удмын сангаа хамгаалаад. Тэгэхээр малчтын ажил бол одоо дундрашгүй нөр өх байдаг. Тэр тусмаа малчин эмэгтэйчүүдийн тань шиг залуугаараа 4 хүүхэдтэй сайхан ээжийн ажил бол их байдаг. Өдөр тутмын ажлаа хэрхэн яаж эхэлдэг талаар та бас манай үзэгчдэд хойчлвал. За тэгээ манай малчтын амьдрал бас хүнд хүчээр ажилтай. Өвлийн цагтаа бол тэгэл цас суудганд бас хэцүү. Өглөө би тэгэл үнээгээ саагаад тэгэл тугал муглаад ижээмж ихэл тэгэл сүү сайлаа борлуулна. Үйл ажилтай та. Тэгэхээр өдөрт хичнээн литр сөөг сааж ин та ганцаараа сааж байгаа юу? Тэгээ ер нь зундаа бол 2 охинтойгоо хамт саадаг. Тэгээд өвөл хавартаа бол яг нэг туслах хүн авдаг. Одоо энэ удаа бас битэр тусалж байгаа ах маань бас үнээ саачдаг. Тэгээд хоёулаа хамтраад үнээгээ саадаг. Энэ зундаа бол тэгээд булгандаа тэр доноо торшоо гэдэг тэнд нийлүүлдэг. Өөрийнхөө яг гэртээ бол гэрээсээ сүү цагаа идэг борлуулцдаг. Тэгээ үсгэлэн худалдаанд оролцохоо бас зөөх хэмжээний бас борлуулна. Ямар үсгэлэн худалдаанд оролцож байна? Булганыхаа намрын болдог үсгэлэн худалдаанд оролцдог. Тэгээ орхон сумдаа болохоор залуу малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн болдог. Тэрэндээ бас очиж оролцдог цагаа идэг авч. Таныг зориод танай хотод хүрээд ирэхэд бас бахархал төрүүлэм нэгэн сайхан зүйл байгаад энэ их өвс байна. Тэгэхээр одоо 4 сараа хурж яхад ийм их өвстэйгөө байж идэг. За манай хашир туршлагатай малчид бол бас ингээд энэ жил бичин жилээс ингээд нэлээ их бэлдсэн байна. Бидний хувьд бол хөдөөгөр бас цөөнгөө удаа явж хахад энэ их өвс тэжил нь ингээд сайхан хөвөрөө байж байгаа ийм хүн бол малчид бол маш ховор. Тэгэхээр та одоо хадлан тэжил өөрөө бэлдэж гинөө эсвэл худалдаж авч гинөө? Хадлан тэжил өөрөө бэлдэнэ. Тэгээ өвсний хувьд бол яг энэ жил нэг 60-аад бортор өвс хадж авсан. Юу тэжил юу ногоон тэжил бас 20-аад бортор авсан. Тий. Тэгэл намарч энэ хашаа дүүрэн тодлоос нэг хашаа улсууд хараад л ерөөс энэ өвсчд яаж барах юм чи ямар мал өгч байсан тэгэл дуустгал юм намартай тий. Ямар ч үгээс энэ жилийн үед бол өвс судалж яваагүй. Тэгээ сайхан өөрөө авчлаа. Тий одоо ингээд цасны ард гарчлаа. Энэ их цас орсон тэгээд одоо хайлаад тэгээд цасанд ороос сайхан өвс гарч байна. Тэгэхээр таныг зориод наашаа ирж байхад танаа сумын мал аж ахуйн мэрэгжилтэн уг нь бол манай хүн чи одоо аль дээр л мянгат малчин болох байсан хүн юм байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр та анх мал дээр гарахдаа хэдэн тоо толгой малтай гарав нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байхдаа хичнээн малтай байж байгаа. Одоо ирцэнсэн мал аж ахуйд оров. За хөдөө анх гарч ирсэн манай нэг 40 тонн 2 дугуулт өнөдөө би 97 цэргээс салгаж ирээд төвдөр нэг жил болчиход хоёр хөгшин нутагтаа гарна намаа хөдөө авч гарна гэдэг хөдөө гарч ирж ирсэн. Тэгээд сая 2008 он би нэг 2009 оноос нэрчимсэн мал аж орсон. Тэрний өмнө бол яг нэг 700 гаруй мал 800 мал тонсолж ирсэн 2 жил. Тэгээд манай зомын эрдэнэт гэж хэлсэн. Тийм л юм байна. Одоо ерөнхийдөө зөвхөн өхөр үнээс махсаны чиглэлийнхаа энэ нөхрийн аж ахуйг дагнаж гинөө. За мөн бог мал адуун сөрөг ер нь байгаа юм. Бог мал бол ерөнхийдөө байхгүй гэж хэлж болно. Тий. Адуу бол байгаа. Тий 100-аад адуу байгаа. Тий. Адуу зундаа бол ер нь манай энэ эрлийн зүнэнүүд бол юу яадаг. Зундаа бараг ширхэн гэж хэлнэ. Зун амар тийш ирэн ширгээл тэгэл өвлөдөө дуулданд. Зундаа бол эднээс юмас үний гарц болох мууддаг. Тий. Тэр үднийх Монгол үнэнд мань дуулаад тэргээр өөрснөө хэрэгцээний цагаа идэг бэлдээл. Тэгээд зах зээлд бол яваагүй адуу гэлээ зуны орлого бол ер нь адуун дээр л болж байгаа даа. Эрчимсэн мал аж ахуйтай байх, бэлчээрийн мал аж ахуйтай байх хоёрын хооронд хөдөлмөр цаг зарцуулалт ер нь аль нь илүү байдаг вэ? За яг эрчимсэн юу бол яг баян ингээд мал дагаад яваад байна гэж байхгүй. Өвс дижилийн давид өгчүүл хотондоо юм дэгд. Эрсдэл их байх та. Тий. Цагаагаараас ер нь гадны юунаас шалтгаал цагаагаар тэр чонхоо тийм юмнаас бол шалтгаалх юм байхгүй шүү дээ. Эрсдэл их багтай. Тэгээд төчөрөөсөө өвлдөө бол баг таргалал юу байдгийг шүү дээ. Тий. Одоо ингээд үс мүсээ хайж байгаа гэдэг байна тий.
Энэ Монгол өхрүүд нь бол яг яадаг энэ Монгол өхрүүд бол яг ерөнхийдөө махны чиглэлээр юу гэдэг юм гээд энэ зохиомл хэлтүүлгээр юу асан энэ одоо хязгаарлан бох байгаа юм да. Одоо залж одоо юм бох. Энийг Монгол өхрүүдэд давж бас махны чиглэлээ өсгсөн одоо тэгж ажиллаж байгаа да. Мал аж ахуйн салбар бол одоо өөрөө монголчуудын өв уламжлал, зан заншил, тэрч бүтээл одоо үндэснээс соёл юм. Тэгэхээр өвөг дээдс маань энэ мал аж ахуйгаар дагнаж ирсэн. За малчдыг бол одоо монголчууд өөрсдөө маш их хүндэлж, дээдэлж, бахархдаг. Тэгээ тэр ч утгаараа төр засаг бас малчдыг маань хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг болж таны хувьд бас маллаа дөдий олон жил болсон хүний хувьд шагнал урамшуулал төр засгаас олгосон цаашаал юу байгаа вэ? Би 2012 оны сумын сайн малч болсон 2012 онд 2014 онд аймгийн шилдэг болсон. Булган аймгийн хувьд нийтдээ 8300 малчин өрх байна гэж байгаа. Гэвч одоо эрчимцэн мал аж ахуй, фермерийн аж ахуй эрхэлж байгаа 60-аад хүн байна гэж байгаа. Тэгэхээр та бол энэ салбарт бас анх төрүүлж алхсан тэр тусмаа амжилттай одоо энэ хөө ажлыг эрхлээд явж байгаа хүмүүс юм. Тэгэхээр дараагийнхаа энэ салбарт орж ирэх одоо бас эхлэх гээд явж байгаа энэ хүмүүст одоо бас тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юу? Хүний хувьд юу гэж зөвлөх, за хэлэх үг юу ах вэ? Цэцгүүл яг эрсдэл багтаа зориглоод байхад бол тэгээд байнга орлоготой байглаас тийм хараад ус тэгэхээр сайн яваад шийдсэн бол орохт зүгээр л гэж хэлнэ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхээ нэвтрүүлгийг энд хүрээд жаргая үзэгчтэй. Тэгэхээр таны ажил хөдөлмөрт амжилт хүсье. Таны сайхан өнөр өтгөн гэр бүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн гэрөөё. Бүтээлч булганчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өөгөр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн лавга гарагийн 18 цаг 30 минутаас иргэн уулзлаа.